Үйлдвэрийн алдаанаас болж ургуур царайтай болсон чихмэл тоглоом Хятадын зах зээлд эрэлттэй байна. Хятад улсын хамгийн том бөөний худалдааны захууд байрлал Ив хотод цагаан сарын баярын өмнөх энэ үеэр нэгэн чихмэл тоглоом санаандгүй тэрэнд болж их хэмжээгээр худалдаалагдах болжээ. Энэ бол улаан өнгөтэй хүзүүндээ алтан хонх зүүсэн ургуур царайтай морин чихмэл тоглоом юм а. 5 хоногийн өмнө интернет хэрэглэгчдийн дунд тухайн чихмэл тоглоомын зар байршиж тренд болох болжээ. Учир нь уг чихмэл тоглоомыг олон нийт уйлахаа морь гэж нэрийдэж байгаа ч анхны загвар нь инээж байгаа төрхтэй байсан бөгөөд үйлдвэрийн алдаанаас болж ийм ургуур царайтай болсон байна. Гэвч хэрэглэгчид үйлдвэрийн алдаатай загварыг илүү их худалдаа авахыг хүсжээ. Тухайн чихмэлийн амыг үйлдвэрийн нэгэн ажилтан санаандгүй доош нь харуулж оёсон байна. Улмаар Happy Sister дэлгүүрийн эзэн Жан Хокинг үйлдвэрийн алдааг хэрэглэгчдэд тайлбарлаж уучлалт хүссэн тоглоомыг буцаа авч мөнгийг нь шилжүүлэх гэсэн ч ихэнх худалдаа авагчид буцаахаас татгалзсан байна. Ингээд инээсэн морины чихмэл тоглоомоос ургуур царайтай нь илүү эрэлттэй байсан тул дэлгүүрийн эзэн Жан Хокинг үйлдвэрийн алдаатай загварыг үргэлжлүүлэн хийхээр шийдэж зах зээлд амжилттай борлуулж байна. Pop Mart-ийн язгар шүдтэй Labubu дэлхийн зах зээлийг шуугуулсан нь сүүлийн жилүүдэд хэрэглэгчид муухай царайтай тоглоомыг илүү сонирхон худалдаа авах чиг хандлагатай болсныг харуулж байгаа. Ургуур царайтай улаан морины чихмэл тоглоом саяхан ингэж тренд болсон нь зах зээлийн энэхүү чиг хандлагыг дахин батлан харууллаа.